Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэлсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. Хоёрдугаар ном. Үргэлжлэл. Номын энэ хэсэгт хүний альва өвчин ямар шалтгаанаас үүсдгийг харуулахыг хичээлээ. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Хамрын дотор булчирхайн өрөвсөл, аденоид. Энэ өвчин хүүхдэд голдуу тусдаг бөгөөд хамрын хөндөд тунгалгийн булчирхай томрох явц юм. Энэ үед хамраараа амьсгалахад их хүнд болдог. Гол шалтгаан нь гэр бүл дэх байнгын толхилдсон хэрүүл маргаан байдаг. Мөн тухайн хүн альва юмд үргэлж ханамжгүй явах зэвүүцэх явдал. Эцэг эх нь гэр бүл дэх хамтын асуудлаараа нэгдсэн саналд хүрэхгүй, эсвэл хүрэхийг хүсдэггүй. Тийм харилцаа гэр бүлийн хооронд, эсвэл эмээ өвөө хүүхдийн хооронд байдаг. Зарим хүүхдийн далд ухамсарт өөрийгөө хүсээгүй хүүхэд гэж бодох бодол төрдөг. Хүүхэд эцэг эхийнхээ амьдралын тодорхой бус байдлыг маш эмзэг мэдэрч, үнэт чанараа хүлээн зөвшөөрөх, өөрийгөө илэрхийлэх асуудал нь тулгамдсан байдалд ордог. Эцэг эхийн хамтын амьдралд нь амьдралын үнэт зүйл болох хайр байхгүй болох тохиолдол ч бий. Над дээр хэдэн жилийн турш ийм асуудалтай олон зуун хүүхэд иржсэн. Бүхэл тохиолдолд тэдний гэр бүлд хайр дутагдсан байдаг. Би эхнэрээ надад хайртай гэдэгт эргэлздэг. Тэр нэг ч удаа надад элдэг үг хэлдэггүй, магтдаггүй. Би одоо бүр хардаж эхэлж байна. Ийм тохиолдолд эмч нар хэдийгээр мэс засал тус болохгүй. Өвчин дотроо үлдэн гэдгийг мэдэж байвч түүнийг л санал болгоно. Харин гэрт хайр, энх тайван байдал тогтонгууд хүүхэд хамраараа чөлөөтэй амьсгалж эхэлдэг. Хүүхэд нь хамар доторх булчирхайн өрөвслөөр өвдсөн нэгэн эмэгтэй нөхөртөөгөө хэрхэн харилцдаг тухайга надад ярьсан юм. Би түүнтэй анх суухдаа нэг их хайртай байгаагүй. Гэхдээ түүнийг их сайн нөхөр, сайн гэрийн эзэн болно гэдгийг мэдж байсан. Тэгээ яасан? Тэр таны санаанд хүрээгүй юу? Үгүй. Тэр сайн аав, сайн нөхөр, сайн хүн л дээ. Гэхдээ би түүнд хайргүй. Та ойлгож байна уу? Нөгөө ном зохиолд бичдэг тэр мэдрэмж бидний донд байхгүй. Энэ бүхэн амьдралд хамгийн ихний ээлжинд байх ёстой гэдгийг би ойлгодог л доо. Гэхдээ тэр миний дурлж чадах хэрэгтэй биш.
инглээгээд би гэр бүлээ сүйтгэж өөр эртээ хайж чадахгүй байна. Би ч танд тэгж зөвлөхгүй. Бүх асуудал тэр эртээ таны мөрөөдөж хүссэн хүн мөн үү биш үү гэдэгт байгаа юм биш ээ. Харин асуудал болохоор танд байна. Таны сэтгэлд байгаа тэр хайрт л учирч байна. Та эерэг мэдрэмжээ хөгжүүлж эхэллээ. Өөртөө болон эрэгтэй хүнд түүнчлэн эргэн тойрондоо хандах хандлагаан өөрчил. Гэхдээ миний нөхөр ямар байсан тэр хэвээрээ л үлдэн штэ. Яаж мэдх юм бэ? Гаднах нь дотор талынхаа тусгал гэж би танд ярьсан шүү дээ. Та нөхрийнхөө эмэгтэй хүнээр туссан хувилбар. Өөрөөр хэлбэл өөр хүйсэнд хувирсан таны тусгал. Түүнийг өөрчилж болохгүйгээс гадна өөрчлөгч хэрэггүй. Харин та үүний оронд өөрийгөө өөрчилж ихэл өөрийгөө хайрлах хайраа, ертөнцийг, эрэгтэйчүүдийг эргэн тойрноо хайрлах хайраа хөгжүүл. Ингл танаа нөхөр заавал өөрчлөгдөнө. Тэр уран зохиолоос таны уншсан цорын ганц эр хүн болж хуурин шүү дээ. Хамраас цус гоожих. Цус аз жаргалыг дүрсэлдэг гэж бичсэнийг санаж байна уу? Таныг хайрлахгүй байна. Таныг хүлээж авахгүй байна гэдгийг мэдрэнгүүт аз жаргал амьдралаас алга болдог. Хамраас цус гоожих нь хүн хайраар дутагдж байгаагаа илэрхийлэх өвөрмөц илэрхийлэл юм. Нэг удаа миний хүүгийн хамраас цус гоожиход нь би далд ухамсараасаа миний ямар үйлдэлээс болсныг нь асуухад хүүхэддээ анхаарал муу тавьж баг хайрлаж байна гэж үлээ. Би ажилласаа болоод үнэхээр тэгж байсан бөгөөд алдаагаа засмагц ахин хүүгийн минь хамраас цус гоожихоо болсон юм. Хоол боловсруулах хэрэгтэн. Ямар ч хүний бие махбодод гэдэсний хоолой гэж байдаг. Түүгээр хэрэгтэй хүнсний зүйлс орж хэрэггүй бодис нь гарч байдаг. Хүний хоол боловсруулах хэрэгтэн генетикийн түвшинд хэрэглээний гүнзгий шатанда хоолтой хамт мэдээллийг хүлээж авах шаардлагыг хадгалсан байдаг. Иймээс мэдээллийг хүлээж авах, боловсруулах чадвар мөн хэрэггүй сэтгэл хөдлөл асуудлаас цагтан салж чадах нь бидний хоол боловсруулах хэрэгтний эрүүл мэндэд нөлөөлдөг юм. Ам бол шин санаа бодлыг илэрхийлдэг хэрэгтэн. Жижигхэн хүүхэд юунаас эхэлж хорвоог таньж байгааг ажиглаа. Тэд хорвоогийн юм бүхнийг амталж мэдэрдэг шүү дээ. Амтай холбоотой ямар нэг асуудал нь шин санаа бодлыг хүлээж авах чадваргүйг илэрхийлж байгаа хэрэг. Амны хөндөй, амны эргэн тойрон хагарах, амны үрвсэл, хомхоо долоох. Амны хөндийн өвчин та хэн нэгэнтэй харилцахдаа урьдчилан өөртөө бий болгосон төсөөллөөрөө хандж байгааг харуулдаг. Таны далд ухамсарт хортой, хорон үг, буруу шах санаа байгаа боловч таны ам түүнийг чинь барьж байна. Эсвэл таны далд ухамсарт хэлж чадаагүй гашуун, хортой бодол хадгалагдсан гэсэн үг. Таны биед байгаа өвчний голомт хизээ хорон санаа таны бүрхийг хүлээж суудаг юм. Эсвэл уйтгар сэтгэлийг танд зовоохыг анана. Эсвэл таныг зовлон нуулахыг хүлээн хүлээсээр тэр цагт гадагшаа гарч ирдэг юм аа. Амнаас үнэрдэх. Таны муухай бодол, мэдрэмж өнгөрсөнт нь өнхийхтлээ хуучирсан гэсэн үг. Өөрийнхөө амьдралд шинэ сайхан зүйл оруулах хэрэгтэй. Хэлний тусламжтай бид амт мэдэрдэг. Түүнд гашуун, шорвог, чихэрлэгийг мэдрэх жор шалгагч байдаг.
Амьдралд ч сэтгэл ханамж, харуулсал, хурц тохиолдол байдаг. Хэлэнд асуудал гарвал бидний амьдрал амтаа алдаж байна гэсэн үг. Бидний сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмж, зузаан бүрхүүлээр амьдралыг хүлээж авах чадварыг маань бүрхэж, амьдралын баяр баясгаланг аз жаргалтайгаар мэдрэхэд саад болдог. Гэдэс энэ бол хоол хадгалах газар. Ямар нэг санаа бодлыг боловсруулах, болгох, хүлээж авах чадварыг илэрхийлдэг. Иймээс бидний эзэнд ямар нэг асуудал гарах юм бол бид амьдралд хэрхэн дасан зохицохоо мэдэхгүй байна гэсэн үг. Айдас, төгшүүр, тайван бус байдал, тааламжгүй мэдрэмж, зэвүүцэл, шуудал гэдсэнд нөлөөлдөг. Ходоод 12 нуулаа гэдсний шарах ходоодны үрвсэл. Эдгээр нь амьдралдаа ямар нэг шин зүйлээс айснаас ихэнхтэй болдог. Удаан хугацааны тодорхой бус байдал, сүйрлийн мэдрэмж, шин зүйлийг хүлээж авах хүлцэхээс өөрийн болгохоос айх. Тийм чадваргүй байх нь ходоодонд шууд нөлөөлдөг. Ходоодны өвчнөд их баг элдв айдас цуг явдаг. Айдсаас олж булчин татдаг. Булчин таталт нь ходоодны шарах өвдөлт болдог. Та заримдаа өөрийгөө нэг их сайхан биш, өвдөгч биш гэж боддог байх. Та эцэг их, дарга, ойр дотны хүмүүсээ өөртөө сайн биш гэж боддог. Та өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чаддаггүй. Та бусд хүмүүс таалагдахын тулд өөрийгөө мартдаг. Ходоодны шарахтай нэг өвчтөн би байнга өөрийгөө идэж байдаг гэж хэлж үлээ. Эр хүний бардам зан өөрийгөө мөрөх сэтгэлийг нь гутаахыг тэвж чаддаггүй учраас ихэнхдээ эрэгтэйчүүд энэ өвчнөр өвчлөдөг. Ийм хүмүүс өөрийгөө хэд дүйлгэх хандлагатай байдаг бөгөөд туранхай, ажил хэрэгч, бас цухалдуу зантай байдаг. Тэд үргэлж өөртөө, гэр бүл, ойр дотныхондоо, ажил дээрээ ямар нэг зүйлийг нотлох гэж оролдож байдаг. Өөрийгөө болон бусдыг үргэлж хандаг. Тэд үргэлж бусдыг эрхэндээ байлгаж, бусдаас өндөрт гарахыг дандаа мөрөөдөж, харин доошоо унах вэ гэж үргэлж айж явдаг. Тэд аливаа зүйлийг цаг хугацаанд нь амжуулж чадахгүй нэг гэж эмээж явдаг. Энэ ертөнцийн аливаа зүйлийг хүлээж авахаас татгалзах, сэжиглэх нь мөн ходоодны шархлаа болгодог. Учир нь ертөнцийн ямар нэг зүйлийг үгүйсгэснээрээ та өөрийнхөө аль нэг хэсгийг үгүйсгэж байна гэсэн үг. Нэг талаас уур, гомдол, хорсол, гацаагүй байдал. Амьдрал сэтгэл татам чанараа алдсан юм шиг. Амьдралаас таашаал авах гэхээр бүхэл саад бэрхшээл тохиолдод байгаа мэт санагдана. Энэ бүх саад бэрхшээл таны эргэн тойронд биш, харин үнэн хэрэгтээ танд, таны бодол сэтгэлдэл байгаа юм шүү дээ. Ажил дээрээ заавал харилцах шаардлагатай болдог энэ муу тахир дутуучуудыг би дэвчдэггүй. Тэдний хуурамч баг, долгонуур зан, харамж байдлыг би тэсвэрлдэггүй гэж ходоодны шарахтай үйлчлүүлэгч маань ховстуулсан үедээ хэлж байсан боловч дараа нь юу ч санахгүй байлаа. Ийм тохиолдолд хамгийн сайн юм бол хайр, тайван байдал. Өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж хүндэлдэг хүн ходоодны шарахгүй байдаг юм а. Тиймээс өөрийгөө байгаагаар нь хүлээж авч сураарай. Эргэн тойрны ертөнцөө хүлээж авч сураарай. Тэр бол таны л ертөнц юм а. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд
Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлаг, оюнсах шиг авгаа хүчийг бидэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлэр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үздэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.1